Сайн бацгаана уу? Бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Ээлжид хичээлээрээ уулзаж байгаадаа маш их баяртай байна. Өнөөдрийн бидний үзэх сэдэв бол дэлгэцчдэг програмуудын тухай байгаа. Үнэгүй хөлбөрүүдтэй маш олон төрлийн дэлгэцчдэг програмууд байдаг. Жишээлх юм бол Camtasia, Screencast-O-Matic, Ocam Screen Recorder, OBS Studio, Loom, Zoom аппликейшнэр гэсэн дэлгэцийг бичих боломжтой байдаг байгаа. Өнөөдрийн бидний дэлгэрүүлж үзэх програм бол Loom програм байгаа. Ингээд хамтдаа Loom програмтайгаа танилццгаая. Хамгийн дээдлийн гарч ирж байгаа сонголтоо сонгоод оръё. За тэгвэл бидэнд хоёр сонголт гарч ирнэ. Та дэлгэцэн дээрээ ерөнхийдөө энэ аппликейшнаа татах уу? Эсвэл Chrome-ийнхоо extension хэсгийг татаад оруулах гэсэн сонголт. За ерөнхийдөө extension хэсэгт маань татаад оруулах юм бол та одоо гадуур явж байгаа үед ч юм уу те утаснасаа ч нөлөө ашиглах боломжтой болж байгаа гэсэн үг байгаа. За энэ дээр install хийх дараад оръё. За extension бол ерөнхийдөө Chrome-ийн дэлгүүр ихтлгүүд гэж ерөнхийдөө ойлгож болно. За энэ дээрээс бид нар ерөнхийдөө өөрсдийн хэлэлтэд маш олон төрлийн програмуудыг бас сонгоод авчих боломжтой байдаг. Үнэтэй болон үнэгүй хэлэлтэд маш олон төрлийн програмууд байдаг. Тэрний нэг Loom байна. За Loom бол үнэгүй хэлбэрээр татаж авч байгаа бид нар. Extension гэдэг. За энэ нэг татагдаж байгаа. Энд орж ирээд татчих юм байна. За нөгөө Loom-ийн маань миний өөрийн одоо work place буюу ажлын хэлбэр бий болсон гэдгийг харагдаж байна. За хэдүүлээ Loom-ийнхаа ерөнхий сайтын одоо мэдээлэлтэй хэлцээ personal буюу за ингээд би ямар personal надад видео хийсэн бол видеонууд маань харагдах нь screenshot буюу одоо зураг хатгсан юм доош ирэх хэрэгтэй байгаа. За би файлаа шеэрлсэн бол бусад хүмүүс нь шеэрлсэн харагдана. Нөгөө багаараа бас энэ ажиллаад видео эдит хийж болдог байгаа. Тэгэхээр энэ дээр хамт ажиллах хүмүүсээ нэмж болно. За тухайн хүн ямар үүргээр оролцох юм? Админ хэрэгтэйгээр оролцох юм уу? Бүтээгч байхаар оролцох юм уу гэдгийг сонгож өгөөд байдгийг харцгаар хамтран ажиллах одоо багийн гишүүн нэмж болно гэсэн үг. За Teams дээр нь надтай хамтдаа Loom дээр хамтарч ажиллаж байгаа хүмүүс маань ерөнхийдөө харагдана гэсэн үг байгаа. За storage хэсэгт болохоор мэдээж миний ерөнхийдөө чухал гэж үзсэн би бичлэгээ энэ дээр чеклээд оруулчих болдог. Мөн хийсэн зүйлээ энэ дээр арчин үйлдэл хатгалж болно. За хувийн болон багийн ажлынхаа хийсэн нөгөө бичлэг скрининг болохоор бид нар энэ дээр харах бас боломжтой байна. За settings хэсэгт болохоор workspace гэх нь юу хаагдах вэ гэдгийг харъя. За миний workspace-ийн нэр байх нь. За энэ дээр би лого оруулж өгч болно тийм ээ. За жишээ нь workspace гэдэг лого оруулах гэвэл Андис өөрийнхөө нэртэй сонгоод лого оруулах хэрэгтэй setting. За personal буюу яг өөрийнхөө хувийн зүйлийг хийж байгаа. Энэ ажлын хэлбэр харагдаж байна. За энэ дээр мөн адил би өөрийнхөө profile зургийг оруулаад гэсэн. Энэ хэсгээр нэмээд profile зургийг оруулаад байна. За өөрийнхөө нэрийг хэрхэн энэ дээр байлгах вэ? Өөрийнхөө нэрийг ингэ сонголтоор өгчнө. За тэгээд өөрийнхөө Gmail-ийг мөн дээрээс нь Slack-тай мөн холбогддог байгаа. За Google-тэй мөн холбогдсон юм тийм ээ. За ингэ өөрөөдөө пассвордыг хийгээд сэлждэг гэсэн үг. За ерөнхийдөө Loom маань ингээд та бүхэнд хэрхэн одоо сайт нэмээр харагдаж байна тийм гэдгийг харагдаж байна. За тэгвэл хэдүүлээ энэ дэлгэцний зүүн дээд бүсэнд browser-ийнхаа индексийн extensions-ийн сонгоод очил та. За энэ Loom-ыг би одоо байнгын browser нэгэд харагдуулах гэх юм бол энэ нөгөө зүйлсн дээр нь цэгэр олгоод чеклээд өгнө гэсэн. Пин пост болгож өгнө гэсэн байгаа. За тэгэхээр Loom маань энэ дээр ингээ логон гараад ирэнгүүт би яах нь хэрвээ шаарлал Loom-аар бичлэг хийнэ гэх юм бол энэ дээрээ дараад шууд Loom руугаа илэрчилж болох юм.
За Zoom дээрээ би камера нээж болсон тийм ээ. За би нээсэн. Камертайгаа чиж болно дэлгэцээ. Зөвхөн дэлгэцээ бичиж эсвэл зөвхөн камера бичиж гэх юм бол энэ гурван сонголтоо сонгох боломжтой. За би зөвхөн дэлгэцээ бичих гэж байгаа учраас screen only гэдгийг сонгоно. За full desktop буюу дэлгэцээ бүтэн бичиж болж байна. За эсвэл сонголтоор тухайн табыг бол бичиж болно гэсэн юм. За тэгээ нэг л микрофонд очиж нэг маань таб харагдаж байна сонголтоор. За ингээд аудиогоо нэмэх үү те. За скринтэйгээ одоо зөвхөн зургийг хамт ашиглах уу. За энийг би ингээ хаачих юм бол доор зүүн доод болон дэсэн зураг авах болж байгаа та нар анзаарч байгаа болов. За буцаага чиглэлээр нөө зураг маань дэш нэ идэвхтэй гараад ирж байна. За өөрхөн контрол менюг ил гаргах уу гэдэг эсвэл ингээ хаачих болж байна. Нэнгүүд энэ доор зүүн доод болон нөгөө контрол меню өдөрцгийн хэсэг маань гараад ирж байна те. За энийг буцаага хаачаад байх болчих жоо. За тухайн бичиж байгаа цаг маань харагдахгүй гэдгийг бас сонгож болж байна. За рекорд хийж байгаа цагаас харахгүй юу гэдэг. За тэгээд үнэгүй хөлбөр дээр ашиглах боломжтой. Нэг удаадаа 5 минут хүртэлх дэлгэцээг бичих боломжтой гэж харагдаж байна. Бид нар Zoom-ыг бол үнэгүй хөлбөрөөр ашиглаж байгаа тийм ээ. За ингээд General дээр мэдээж ерөнхий мэдээлэлд маань харагдсан бол Plan and Business руу ороод за үнэгүй хөлбөр болон үнэтэй хөлбөр нэлээд ашиглах гэдгийг харагдаж байна. За би үнэгүй хөлбөр дээр 100 видеог бол даунлоад хийж авах боломжтой. За үнэгүй хөлбөр дээрээ одоо энэ юуг үнэгүй хөлбөр дээрээ Zoom дээр edit буюу одоо засварлах хэрэгтэй хүмүүс нь одоо хязгааргүй байдаг бол 100 видео болон скриншотыг одоо хийх боломжтой, даунлоад хийж авах боломжтой гэсэн. Нэг удаадаа хийх видеоны замаа 5 минут байдаг байна гэдэг. За тэгээд ингээд скрин болон камера бичиж болно тий, скриншот хийж болно. За багийн одоо хэсгийг үүсгэж хийж болох юм. Тэгээд өөрийнхөө хийсэн зүйлийн одоо нэг өсөлт үгээр харах боломжтой. За сараар нь мэдээж бидний ашиглах боломжтой. Яг болохоор үнэгүй хэлбэрийг хэдүүлээ хамтдаа ашиглана. За хэдүүлээ хамтдаа Zoom ашиглаад дэлгэцээ хэрхэн бичих вэ гэдгийг үзье. За хэдүүлээ браузерын зүүн дээр Zoom-ыг гаргаад ирсэн маа тий. Zoom-ийн логон дээр дараад. За би зөвхөн screen нэ. За зүүн доод болон дээр өөрийнхөө за энд байгаа зүйлийг зүүнд нөгөө хаашаач бүлгэж болно тий. Дүрсээ болон зургийг ингээд томоор нь би оруулмаар юм. Тэгэхээр бүр томоор оруулмаар юм гэдгээ бас сонгоод хүчиж болно. Ханы жижигхэн хэлбэр зүүн доод болон дээр байхаар харагдчих тийм ээ. За би зөвхөн дурын нэг тав дээр байгаа зүйлийг бичнэ гэх юм бол тухайн зүйлийг төвчилжлээ. Тэгээд хамтдаа рекорд хийх. За тухайн нөгөө нэг табыг бичих гэж байгаа учраас Canva-гийн маань дэлгэц табыг нь харагдаж байна тийм ээ. За эндээс би дурын нэг слайд гэсэн презентацийн аваад өнөөдрийн хичээлийг хэлсэн презентацгаа Canva дээр хийсэн. Эхний хичээлүүдээр Canva-ыг хэрхэн ашиглах талаар хичээлүүд үзсэн байгаа шүү дээ. За одоо энийг хэдүүлээ тавшуулаад дэлгэцээ давхар бичиж үзье. За present заснаас player тавшуулъя. Нэг слайдын 5 секундын тавтамжтай байгаар. Асамат сануу дэдэгддэг програмыг та бүхэнд танилцуулж байна. Үнэгүй хэлбэрээр дэлгэцчдэг маш олон төрлийн програм байдаг. Тэндээс танилцуулахад Camtasia, Zoom, OBS гэсэн програмууд харагдаж байна дэлгэцэн дээр. Zoom програмтай хамтдаа танилцгаая. За ингээд би дэлгэцээ бичихлээ. За одоо хараа Zoom програм дээр мөн хэрхэн бичигдэж вэ гэдэг. За Zoom дээрээ дахиж буцаж очиод тарч өгнө.
За тэгэхээр бидний саяны хийсэн бичлэг маань надаар ороод ирчихсэн байгаа. Zoom дээр маань. За Zoom-ийн ажлын тасалбар биш нэрсэж байна. За би нэг хурдан тоглох юм уу? За 1.5, 1.7, 2-ын татамжаа. За харъя. За хурцтай байна гэж чанаа хэлчихсэн тийм үү? За ерөнхий видеоныхаа тохируулгын нэгээс хийж өгч болж байна. Emoji reaction энэ дээр гаргах юм уу тийм үү? Comment бичих юм уу? За уртны animated thumbnail оруулах юм уу? Тийм үү? За хин нэг одоо үдчихэж байгаа хүн болгоод байна. Үзэгчид татах боломжтой юм. За энийг хаачих юм бол ингэж үдчихэж байгаа хүн болгоод татах боломжгүй гэдэг тохиолдол. Тэгээд очин гэсэн чек гэсээр энэ асаагаад өгөх юм бол дурын хүн татаж болох нэ. За тэгээд энийг сейвлчих юм тийм. За trim video гэж байгаа. Trim video дээр болохоор яах вэ гэхээр тухайн бичсэн бичлэгээ одоо тасна гэсэн үг. Хасалт хийж өгнө гэсэн үг байна. За интернет маань нэлээд уншаад байна. За trim video дээр тарсан. За start training гэдэг дээр таарна. За би аль хэсгийг нэг тийм. За энэ хэсэг хүртэл хасч юм уу гэж. Тэгээд publish change гэж татчих юм бол энэ хашилсан зүйлийг тасаад авчих юм аа. Хашиггүй гэдэг харъя. Би энэ дээдлийн 3 цэг дээр таалаа. За саяны хийсэн бичлэгээ би арчив хийгээд одоо өөрийн ажлын талбар дээр хадгалсан delete хийж болно. За download хийхдээ шууд download хийгээд саяны хийсэн бичлэг маань татагдчихаа гэсэн. Zoom дээр маань free хэлбэр дээрээ 100 одоо видео болон screen shot хийдэг байгаа. За ингээд би зүүнгээ бичсэн бичлэгээ татаад авчихлаа компьютер дээрээ. За эсвэл та хүүхдүүдтэй болон одоо өөрийнхөө суралцагчид энэ хичээлийг үзүүлэх гэж байгаа хүмүүстэй зориулаад зөвхөн видеоныхаа линкийг хуулаад Facebook групп болон групп чатан дээр тавьчих болно. Тэгээ өөр ашигладаг өөрийнхөө аппууд дээр линк хуулаад тавьчих чинь хинд үзүүлмээр байгаа тэр хүмүүсээ хуулаад тавьчихна гэсэн үг байна. За тэрийг пабликтай үзүүлэх юм уу зөвхөн өөрийнхөө сонгосон хүмүүс үзүүлэх үү эсвэл нууцлалтай зөвхөн өөрөө үзэх боломжтой виртуалтай гэж тохируулчихна. Өнөөдрийн хичээл таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Дараагийн хичээлээрээ Loom-ыг гар утаснаас хэрхэн бичиж болдог талаар та бүхэндээ танилцуулах болно. Ингээд дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай. Бүгдд нь амжилт хүсье.